Нөхөлида өмнөдөө 90 насны насанд байна. Энэ хооронд одоо миний хүүхдүүд бүгдээрээ сургууль соёлоо төгсөөд ажил амьдралын дахад гараад бүгдээрээ тэтгэврт гарах нь гараад ажиллаа хийх нь хийгээд явж байна. Миний хүүхдүүд бүгдээрээ олон болж одоо өрөө танихгүй, өнөр болж өрөөгээ танихгүй баян болгож өрөөл байдаг юм дээр үед тэр нь бишгэж болж байгаа юм уу? Зарим нэг хүүхэд таньдаг болохын тулд тав хүний дуудаж авширлаа юм да. Тэгээд эмээгээ хүндэтгэж миний энэ та нарын хүндэтгэтэн насны дог дээр хүрэлцэн ирсэн бүх хөргөд хөвүүд ордуудтай гүн талрах найдэрхэлье. Та нар хүлээн аваарай. Төрсөн нутгийнхаа таалши төвшин авийнхаа сэтгэлийг төлсөн галынхаа таалшиг тонж дандаа явах юмсан төлсөн галынхаа таалшиг тонж дандаа явах юмсан. За тэгээд бас миний хөргөнүүд, миний хөвгүүд, охтууд бүгдээрээ энэ малын энэ хүүхдүүдийн идэх хоолыг бэлдэж одоо сэтгэл гаргаж энэ ширээн дээр болгож гоё зоог барилсан хүүхдүүдтэй баярлаа гэж хэлье да. Тэгээд бүгдээрээ миний хөсөлтийг хүлээн аваж ярьж энэ баяр зоогтон оролцсонд та нар их хүндэтгэлтэй хандж байна. Энээс хойш та нар энэ мэтээр хаяа суглах зарлалын үед бүгд ирж хуруу нэмж ажиллаж байгаарэ энэ шигээр гэж бие үе таньдаг байгаарэ бие үе дэв нэрмэлтэй байгаарэ оветер товетер тусалдаггүй юм а гэхэд бага шигээр тэмээний тухай бэлэг өгснөөс төвний тухай бэлэг өгвөл хүнд хэрэгтэй цагтаа хэрэг болдог юм шүү да хүүхдүүд минь. Эмээ нь бол дуу муутай настай болоо хоолой нөнгө ойлгохдоггүй байж магадгүй байх. Тэгээд яах бүгдөө өрөөлөнхөө одоо ажил хөдөлмөртэй амжилт гаргаж бие үедээ өвтэй наримтай өр хүүхдүүд зөв хүмүүжүүл яваарэ. Зөв хүмүүжүүлнэ гэдэг шууртнал зөв хүмүүжүүлтэй зөв яриатай зөв бодолтой байвал хүүхэд буруутэйшээ хүмүүждэггүй юм. За тэгээд өөрнөө бас өсөж байгаа хүүхдүүдийг хараа хяналттай байхгүй бол өсөж байгаа хүүхдүүд бас муу дурсалд оруу татагдах шиг байдаг. Хүүхдээ зөв хүмүүжүүлээд явбал энэ орон миний ашиг дээр бүгдөө жаргаж явна шүү. Тэгэд хийсэн ажилдаа одоо их хариуцлагатай нэгтэн юм бай. Гэр бүл хүндэтгэдэг ийм л байх хэрэгтэй л гэж сургаж дахида та нар мэдэн штэ бүх юм мэддэг болохоор нэмэн тэр болгоны дуршааж яах вэ? Сургууль тайлын ширээнээс гараад бишээ ном заагаагүй 40 жил болчихлоо. Тэгээд юм уушлагдж байна, хөгжиж байна. Би дээр үеийн хүн шүү да. Тэгээд өмнө одоо 90 нас хүрэж байна. Та нарт дог барихыг дуудсан юм а. Та нар тэгээд намайг хүндэтгсэн бүх хүүхдүүдэд дахин баярлсан хэлье да. Та цайхан амьдраарай, уртуудаа наслаарай, эрүүл байгаарай. За болтой. Ийм л өөр юу хэлэхтэй